Энэ өдрийн минь аймаа байна. За өнөөдрийн ярих сэдвээ би багшаараа заалсан хичээл тэгээд унсан ном өөрийн амьдралын жоохон туршлага дээрээс ингээд бүгдийн төвөрлөө тэгээд бэлдсэн ингээд яриа байгаамаа. Тэгээд бас л энэ сэдвээ залуу ээж аав нар тийм ингээд удахгүй гэр бүл зохиож аваад дүүнэртэй ингээд ер нь залуу үеийнхнаа л би ингээд хандаж ингээд бичлэгүүдээ хийж байгаа. Ер нь тэгээд цааш бас өөр сэдвэр хийн л дээ. Тэгээд за өнөөдрийн ярих сэдв бол эрүүл сэтгэл зүйтэй хүн гэж хэнийг ямар хүнийг хэлэх вэ? Энэ сэдвээр ярихад бэлдсэн. Эрүүл сэтгэл зүй маань биднийг төрсэн цагаас ингээд эхэлж идэм байх. Яг адилхан төрөхөд бид нар мэдээж эрүүл сэтгэл зүйтэй цав цагаан цааш шиг төрж байгаа. Тэгээд ямар гэр бүлд төрж өсөж байгаа тий ямар аав ээжтэй амьдарч байгаа хэрхэн аав ээж хэрхэн хүмүүжүүлж байгаа. За тэгээд дараа нь цэцэрлэгийн үе, сургуулийн үе, их сургуулийн амьдрал тулаа ингээд энэ бүгд маань ингээд бидний эрүүл одоо энэ сэтгэл зүйтэй ингээд мөнхийн дагалдаж явдаг ингээд амьдралын процессуд байх нэ. За тэгээд би нөгөө нэг цойлогсод гэдэг номон дээр унсны хэсэг аймаг таалагдсан. Ерөөсө хүүхдийг еврей ээжүүд ингээд айгүй хүүхдээ ерөөсө байнга өмсдөг гэнэ ерөөсө том болсон ч баруун ингээд өмсчихдээ тэр надад амар таалагдсан. Нэрээ ер нь хүүхдийг ингээд өмснээрээ хүүхд ардаа им хамгаалттай байгаагаа аавч минь намайг хамгаалж байгаа би аюудгүй байгаа мэн ингээд мэдэрдэг гинэ. Тэр мэдрэмжээс ингээд хүүхдийн эрүүл сэтгэл зүй ингээд бас бий болж идэг гэж ингээд үздэг юм лээ. Тэгээд тэр надад айгүй үнэн санагдсан. Нэрэл тийм штэ. Хүүхд ерөөсөө аав ээж бол хүүхдийн тойл гэж өнөө. Аав ээж нар өөр хүүхдтэй бас мэл хариуцлагатай байх хэрэгтэй. Гэртээ хэрэлдэхгүй байх хэрэгтэй. Өөр хүүхдээ хажуу задлахгүй байх хэрэгтэй тий. Өөр хүүхдээ хажууд муухайг нь үзүүлж харуулахгүй байх хэрэгтэй. Гэрийн одоо орчин аягүй чухал гэж боддог. Аав ээж харьцаа аягүй чухал гэж боддог. Аав ээж харьцаа өөр хүүхдүүдтэйгээ гоё харьцсан тий. Буруу юм хийсэн ч гэсэн гоё хэлж ярьж зөвлөдөг. Сайн юм хийвэл сайшаадаг. Миний хүү сайн байна, миний охин мундаг байна. Би нэрээ ингээрсэн хүүхдүүдэд нэрээр нь дууддаггүй. Би дандаа миний охин, миний хүү гэж дууддаг. Тэгээд би бас найз дүүнээс миний дөө гэж дуудах туфта. Найзуудаас миний найзуудаа найзаа гэж харцах ингээд амар надад амар гоё санагддаг. Яагаад ч ингээд цаад хүндээ ингээд хайрлаж хайрыг түгэж байгаа юм шиг санагдаад надад өөртөө амар гоё санагддаг. Тэгэхээр та нар манаас хүүхдүүдэд болж үл нэрээр нь дуудахаар амар хүндий сонсогддог болж үл миний охин, миний хүү гэж дуудвал амар гоё ингээд санагддаг миний хувьд. За ингээд тэгээд цаашлаад одоо ингээд ийм хэцүү одоо ингээд гэр бүлийн орчинд өссөн хүүхд том болоод ингээд одоо тэр чинь уусаа сэтгэл зүйн гэмтсэн байгаа юм чинь сургууль цэцэрлэгт одоо цэцэрлэгт орох юм бол хүүхд адаглаад майжхад тий зохиход энэ ингэстэй мэн гэж ингээд ойлгодог. Яг бол аав ээж тэр хүүхдэд цаг гаргахгүй буруу зэрэг тайлбарч хэлээг болохоор тэр хүүхдээ ч мэдэхгүй. Цаг гаргаж хүүхдэд ярилцсан гэдэг бол аюулгүй чухал зүйл. Аюулгүй чухал зүйл. Тэр ерөөсөө зүгээр нэг чихэр бов аваад эсвэл дуртай ховцсон дуртай тоглоом минь авч өгөхөөс илүү хүүхдийг хайрлахыг бол маш их ярилцах хэрэгтэй. За тэгээд том ангид одоо сургуульд орлоо гэхэд хүүхэд дээрлэх юм юм бол тэр хүүхд бас ингэж болохгүй гэдэг мэдчихэж юм чи хөөе ингэж намайг болохгүй шүү. Чи намайг ингэж болохгүй гэдэг ингээд хэлнэ аав ээжд очоод хэлнэ тий аав ээж намайг ингэж ингэ. Энд чи юусе яаж юм хэрвээ амьдралын зөв хэмнэл аав ээжийн зөв хүмүүжил хайр ингэ явагдаад байна шүү. Тэр юусе ингэ талхан тутамд. Тийм болохоор ингэ бид нар жижигхэн ингэ зүйлүүд ингэ хүний сэтгэл зүй гэмтэж идэг байх нь бид нар өөрсдөө анзаарахгүй мэдэхгүй явж идэг байх нь жижигхэн зүйл хүнийг ингээ баярлуулж идэг байх нь. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна гэхээр залуу үеийн хүүхдүүд те залуучуудаа өөр хүүхдтэй болох юм бол хайраар битээ дутаагаар ерөөсөө байнга хайрлаж хайраар өсгөөрэй тий. Магадгүй хүний амьдрал юу ч тохиолдож болно. Магадгүй салдж болно шүү дээ. Аав ээжээ салах юм бол тэгсэн чинь ээж нь хүүхдээ авсан чинь аав нь хүүхдтэйгээ байнга уулзчаа. Ээж хоёр нь салсан болохоос чамдаа хайртай шүү. Тэгээ хүүхдтэй мэдрүүлж байгаасай. Битий тэр жирээ алга болж байгаасай. Дандаа аав ээж нь чамд байгаа. Аав ээж нь салсан түүнээс би чамд хайртай шүү гэдгийг ингээд байнга хүүхд мэдрүүлж байгаа. Тийм бол тэр хүүхд сэтгэл дүүрэн ингээд сэтгэл бүрэн бүтэн амьдрал. Тэр бүрэн бүтэн амьдрсан сэтгэл яах нь бүх одоо өөртөө итгэлийг олж авдаг байх нь дараагийн юм сайхан юмнуудыг ингэж олж авч чадах тийм чадвар суудаг байх нэ. Тийм болохоор би юу хэлэхээр ингээд жижигхэн юмнаас ингээд сэтгэл ингэж шархалж байдаг. Жижигхэн юмнаас сэтгэл ингэж өвчл байдаг болохоор сэтгэлийн эрүүл сэтгэл зүй гэдэг бол ерөөсөө аав ээж хэмээсэн ямар хүмүүжлтэй байсан, ямар хүмүүжлээр өсөж
торинс ерөөсөө энэ болгоно ерөөсөө сэтгэл зүйн ингээд эмчилгээ бол явж байгаа. Тэгэхээр ерөөсөө бид нар яах нь хүүхдүүдийнхээ сэтгэл зүйн эмч байх нэ. За тэгээд харин том болоод насан туршны дараа амиг бол хүүхэд хариуцаа явах нэ. Тэрний өмнөх юмыг бол насан туршаас өмнө аав ээж бид нар тэр суурийг эрүүл сэтгэл зүйтэй болж өсөх тэр нөхцөлийг бүрдүүлчих хэрэгтэй юм байна. Тийм болохоор зөвмөрөө хүүхдүүдээ эрүүл сэтгэл зүйтэй хүн болгож амьдрал тий дараагийнх нь юм ингээд бэлдэж ингэж за баяртай гэдэг ингээд явуулах нь тэр бол бидний үүрэг юм шүү гэдгийг ингээд та нартай ингээд захимаар байна. Тэгээ юунаас ингээд одоо жишээл бид нар аав ээж хүүхдүүд хажууд хэрэлддэг зодтолдог бол тэр хүүхдэд сэтгэл зайлшгүй гэмтсэн бол тэр хүүхд том бол амьдралаа гэмт хэрэгтэн болох ч юм уу тий эсвэл муу зүйл хийдэг хүн болох ч юм уу. Тэгэд ийм сэтгэл зүйн гэмтсэн хүүхд ч өөрийгөө багаас сэтгэл зүй гэмтсэн байна гэдгийг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар яах нь энэ хүүхдийн сэтгэл зүй гэмтсэн юм ерөөс аав ээж буруутай гэж би боддог. Яг л хүүхдтэйгээ ярилцдаггүй, хүүхдэд тоодгүй, хүүхдэд цагаарадгүй, зөвхөн ажил тий мөнгө явдаг. Энэ аюул том буруу. Бидний ерөөсөө хариуцлага хүүхдээ эрүүл сэтгэл зүйтэй эрүүл мундаг сайн хүн болохыг хүсч бол аав ээж хүүхдүүдтэйгээ ерөөсөө ярилцах, цаг гаргах. Буруу юм исэн ч ярилцах, зөв юм исэн ч ярилцах. Ерөөсөө зөв юм хүмүүс цаашаа сурдаг мундаг байна. Чи минь сайн байх шүү, чи чадчих шүү. Буруу юм бол миний хүүхд ингэж болохгүй шүү гэдэг ингээд тайлбарлах. Түүнээс зүгээр л нэг юу ч хүүхдтэйгээ ярилцахгүй төрс өдөр нь олонгол үнэтэй утас авч өгөөд хүссэн тоглоом нь авч өгөө. Энэ хайр биш ээ. Тийм болохоор ерөөсөө эрүүл сэтгэл зүйтэй эрүүл хүн болгож өсөхийг бодож авал аав ээж минь хүүхдүүдтэй маш сайн ярилцаарай гэж гуймаарай. Энэ эрүүл сэтгэл зүйтэй хүн бий болгож байгаа юм шүү. Энэ айгүй амархан ингээд сонсогдож байгаа боловч яг амьдрал дээр ингээд хэрэгжүүлэхэд хэцүү байдаг. Зарим аав ээж нар хүүхдүүдтэйгээ юунаас эхэлж ярихаа мэдэхгүй байж магадгүй. Зарим аав ээж нар буруу ярьдаг гэж болно. Бас ингээд ярихаасаа бодох хэрэгтэй. Тэгтээ та нар мань чадна. Бид нар бүхнийг чаддаг, айгүй мундаг гэж би боддог. За ингээд та нар минь хүүхдүүдтэйгээ сайн ярилцаж эрүүл сэтгэл зүйтэй хувь хүн бий болгоорой гэж хүсэж байна. Өнөөдөр сэдв маань ингээд өндөрлөө. Баярлалаа, баяртай.